Сайн байцгаана хүүхдүүдээ. Салангаа агш нэ. Найзуудаа, та нарын хувьд юу хамгийн эрхэм нандин байдаг вэ? Магадгүй зарим найзынх нь хувьд аав ээж, эмээ өвөө, ах эгч дүүнэр нь гэр бүлийнх нь хүмүүс хамгийн эрхэм нандин байдаг. Харин зарим найзуудын хувьд тоглоом нь чухал байдаг тийм ээ. Хүүхэлдээ, бамбарууш, эсвэл гар утас, компьютер гэх тээ. Харин Солонгоо агшийнхын хувьд юу чухал байсныг та нар мэдэх үү? Багш нь та нар шиг жоохон багтаа ийм хэмжээтэй карт цуглуулдаг байсан байгаа. Тэгээ тэр картн дээр юуны зураг байдаг байсан бэ гэхээр Хванжу Гэг гэд Хятадын киноны жүжигчдийн зураг байдаг гэсэн байгаа. Та нар аав ээжээсээ асуугаарай. Аав ээжүүд нь бүгд мэдчихэж байгаа. Тэгээд тэр картыг цуглуулад, хүзрийн цуглуулад, тэгээ гадаа гарахтаа найзуудтай гайхуулдаг байсан байгаа. Найзуудаа надад Хванжугийн зураг байна, надад 5 дугаар ээгийн зураг байна гэл. Тэнгүүт найзууд хөө ямар гоё юм чи хаанаас олж авсан гэл тэгдэг байсан. Тэгээд багш нь картуудаа буцаад найзуудаасаа хурааж аваад гэртээ маш гоё гялгуур утанд хураач хийгээд дэрэн доогоороо тавиад унтдаг байсан. Тэгвэл багшийн хувьд тэр тийм чухал байсан байна шүү дээ. Гэтэл нэг өдөр найз маань чи надад тэрийг бүгдийг өгчих гэвэл багш нь өгч чадах болоо? Та нар байсан бол яах вэ? Багш нь бол харамлаад өгөхгүй тийм ээ. Угаасаа жоохон бахта бас тэр карт харамлаад өгөөгүй. Тэгвэл Библиэлд ч гэсэн яг юм төстэй түүх гардаг. Бүгдээрээ ямар түүх болохыг Библиэс олж уншицгаая. Эхлэл номын 22-ийн 9-өөс 14 дугаар ишлэл. Хамтдаа уншийе. Бурхны айлдсан тэр газарт тэд хурч ирээд Авраам тэнд тахилын ширээ босгож мод үрж тавиад хүү Исаака хөлж тахилын ширээн дээрх модон дээр тавив. Авраам гараа сунгон хүүгээ алхаар хутгаа авав. Тэгтэл Тэнгэрээс эзний Тэнгэрэлж Авраамаа гэж түүнийг дуудсанд харагтун би энд байна гэв. Тэнгэрэлж хөвгүний эсрэг гар бүү далай түүнд юу ч бүүхий. Учир нь чи хүүгээ цорын ганц хүүгээ надаас харамлаагүй тул чамайг Бурханаас эмээдгийг чинь одоо би мэдлээ гэв. Авраам хараага өргөн харвал үзэгтэн нэгэн хуц өтгөн бутанд эврээрээ тэгэлсэн байжээ. Авраам очиж тэр хуцыг барьж аваад хүүгийнхээ оронд түүнийг шатаал тахил болгож дахин шатав. Тэгээд Авраам тэр газрыг эзэн хангана гэж нэрлсэн учраас хүмүүс өнөө хүртэл эзний ууланд хангагдах болно гэж хэлдэг болжээ. Амен. Найзуудаа, Авраам хэдэн настайтай хүүтэй болсон бilé? Мэдж байгаа хүүтэй нү? Яг зөв 100 настайдаа Авраам өөрийн цорын ганц хүү Исаакийг төрүүлсэн байдаг тийм ээ. 100 нас гэд чи амар хөгшин штэ тийм ээ. Тэгээ тийм хөгшин өндөр настай болсон хойноо өөрийн гэсэн үр хөвгүүдтэй болсон учраас Исаакийг яаж өсгсөн бол байдгаар нь эрхлүүлээд, хайрлаад, бүхнээ зориулж өсгсөн байгаа тийм ээ. Яагаад гэвэл Исаак бол Бурханаас ирсэн, Бурханы амлалтын хүү байсан тийм ээ. Бурхан Авраамыг Авраамаа наашир чи Тэнгэрийн оддыг тоолж чадвал тоол гэж тоолуулж ирсэн тийм ээ. Мөн далайн ирэг дээр аваачаад чи тэр элсэн ширхгүүдийг тоол. Авраам тоолоод чадаагүй тийм ээ. Яагаад гэвэл бид нар ч гэсэн элсэн ширхгийг тоолж чадахгүй шүү дээ. Бурхан тэр хэмжээгээр Авраамд үр өдмийг өгнө гэж амлаад Исаакийг өгсөн шүү дээ тийм ээ. Тийм учраас Авраамийн хувьд хүү Исаак нь бүх зүйл нь байсан бахан тийм. Амнаасаа ч илүү хайрладаг цорын ганц хүү нэсэн байгаа. Гэтэл нэг өдөр Бурхан Авраамыг дуудаад Авраамаа наашир чи надад өөрийн цорын ганц хүү Исаакийг өргөх хэрэгтэй байна гэж хэлсэн. Авраам энэ мэдээг сонсоод ямар хийсэн бол үнэхээр их гунигэлсэн. Магадгүй тэр уйлсан бах тий. Цорын ганц хүүгээ шатаалт тахил болгон өргөнө гэдэг чинь ямар аимшигтай мэдээ вэ? Гэсэн ч гэсэн Авраам Бурханд итгэдэг байсан учраас Бурханы үгэнд дуулууртай хандаад өглөө эртлэн босоод хүү Исаакигаа сэрээгээд тахилд өргөх зүйлээ бэлдсэн байгаа. Хэрэглэх мод тий. Тэгээд галаа аваад хүүдээ өрүүлээд явсан байгаа. Хоёулаа Мориа уурал руу алхаж байтал хүү Исаак нь ааваасаа ингэж асуусан байгаа. Аава, Бурхан эзэнт шатаал тахил өргөх тахилын мод нь энд байна. Гал нь энд байна. Харин шатаал тахил болох хураг нь хаана байгаа юм бэ гэж асуусан байгаа. Авраам тэр үед юу гэж хариулсан бол? Миний хөө
Бурхан хургаар хангах болно гэж хэлээд тэр хоёр цаашаага явсан байгаа. Нилээ явсаар Мориа уулын орой дээр гараад Авраам тахилын ширээ босгоод модоо бэлтгээд хүү Исаакигаа хүлээд тэгээд тахилын ширээн дээр тавьсан байгаа. Тэгээд хутгаа гаргаж ирээд яг далайгаад ингэжэтэл Бурхан Авраамаа гэд түүнийг дуудсан байгаа. Хүүд битгий гар хүр хүүг сулал гэж хэлсэн байна. Авраам маш их баярлаад хүүгээ хүлээснээс нь тайлаад сулалсан тий. Тэгээд хараагаа өргөд харсан чинь тэр нэг модны бутанд маш том хуц эврээрээ ингээд бутанд тэгэлж гисэн мэ гэд мэлжсэн байна. Авраам хүүтэйгээ тэр хургийг аваад хүүгийнхээ оронд тэр хуцыг Бурханд шатаалд тахил болгож өргөсөн байдаг. Тэгвэл Бурхан Авраамийн энэ сэтгэлийг хараад яасан болоо? Үнэхээр их бахархсан тий. Өөрийнхөө цорын ганцхүү Исаакийг надаас харамлсангүй. Өөрийнхөө амнаасаа ч илүү хайрладаг эрхэм нандин зүйлээ надаас харамлаагүй гэж Бурхан маш их баярлсан. Тийм учраас тэр цагаас хойш Бурхан Авраамыг ёроолийн үндэс болгосон байгаа. Авраамийн бүх өрөөдөм ёроогдсон байгаа. Тэгвэл энэ түүх ч гэсэн шинэ гэрээн дээр давтагддаг гэж боддоо. Шинэ гэрээн дээр Бурхан ингэж хэлсэн байдаг. Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц хүүгээ энэ дэлхийг үлгээсэн гэж. Хүүд нь итгэсэн хэн боловч мөхөхгүй харин мөнх амьтаа болноо гэж бичсэн байдаг. Тэгвэл тэр хүн хин юм бол? Бурханы цорын ганц хүн хин юм болоо? Яг зөв Есүс Христ ч үү дээ. Бурхан өөрийнхөө цорын ганц хүү Есүс Христийг бидэнд харамлалгүйгээр бидэн рүү илгээгээд бидний бүх нүглийг түүнд тогтсон байгаа. Есүс бидний бүх нүглийг үүрээ загалмай дээр цовдлогдож нас бараад дахин амьснараа бидэнд мөнх амийг өгсөн шүү дээ. Тэгвэл цорын ганц хүүгээ өгжсэн Бурхан аавын зүрх сэтгэл ямар байсан болоо? Яг л Авраамтай адилхан байсан шүү дээ, тийм ээ? Тэгвэл багш та нараас асууя. Найзуудаа, та нар өөрийнхөө амнаасаа ч илүү хайрладаг зүйлээ, өөрийнхөө тэгтлээ их нандиндаг зүйлээ Бурханд өргөж чадах уу? Магадгүй сүүлийн үед найзууд маань гар утсаар Roblox тоглоол, тий, Minecraft тоглоол 2-3 цагийг зарцуулдаг, тий. Тэгвэл тэр 2-3 цагийнхаа 20 минутыг Бурханд зориулж чадах уу та нар? Тэр 20 минутанд та нар магтан дуулаад, Библийг уншаад залбирч чадах уу? Магадгүй Бурхан чамаас тийм ээ тэр цагаа надад өгөөч гэвэл чи өгч чадах уу? Чаднаа гэж багш нь итгэж байна. Тэгээ бүгдээ хамтдаа залбирцгаая тийм ээ. Өөрийнхөө цорын ганц хүүгээ Бурханд харамлалгүйгээр өргөсөн Авраамийн итгэл, мөн өөрийнхөө цорын ганц хүүгээ бидэнд харамгүйгээр өгсөн Бурхан аавын зүрх сэтгэлийг бидэнд ойлгуулж өгсөнд баярлалаа. Бид нар ч гэсэн өөрт байгаа нандин зүйлээ Бурхан танд өргөдөг хүүхдүүд байлгаж өгөөч гэд хамт залбирая. Бурхан эзэн минь таньда баярлалаа. Авраамийн түүхээр дамжуулаад бид нэр эрхэм нандин зүйлээ Бурханд өргөж чаддаг дуулууртай хүүхдүүд байх талаар зааж өгсөнд баярлалаа. Авраам эцсийн хүртэл Бурхан танд хайраа харуулж, эцсийн хүртэл Бурхан танд найдаж, Бурхан танд дуулууртай хандсан шиг бид нар ч гэсэн эцсийн хүртэл Бурхан аавд итгэж, Бурхан аавд найддаг хүүхдүүд байлгаж өгөөч. Өөрийнхөө хамгийн эрхэм нандин үн цэнтэй цагаа Бурхан танд зориулдаг хүүхдүүд байлгаж өгөөч. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Бүгдээ тэгвэл эх 7 хоногийн турш 2 цаг уцаар тоглодог байсан бол тэр 2 цагийнхаа 20 минутыг Бурханд зориулсан хүүхдүүд болцгоё. Тэгж чадах уу? Бүгдээрээ дараагийн 7 хоногт уулзцгаая. Түр баяртай.